За зураг нэг дүрст 2 хавтан, зураг 2 дүрст 10 хавтан. За зураг гэх мэтчлэнгээр бол зурагдлаа одоо хэдэн хавтан байна уу гэдгийг тоолох юм байна. За энэ хавтан гэдгээр бол энэ хараар бутсан тий саарлаар бутсан энэ хэсгийг бол хавтан гэж бол ойлгож байгаа гэж үз. За тэгэхээр нэгдүгээр зураг дээр бол өгсөөсөр 2 хавтан байгаа. Хоёрдугаар зураг дээр бол 10 хавтан. За гуравдугаар зураг дээр бол ийшээ 6, ингээд доошоо 6, энд 3 гэхээр нийтдээ бол 18 хавтан байна гэсэн үг. За энэ дээр зүү тогтлыг харч 8-8-аар бол өсөж явах нь байна. За тэгэхээр бид нар бол 7 дугаар зураг одоо хэд хавтан байх вэ гэж. За тэгэхээр бидний энэ 3 дугаар хавтан бол яг уу гэхээр зүү тогтлоор бол хэдэн удаа нэмэгдсэн байна вэ гэдгийг нь бол харчиж болно. Зүү тогтлыг бол 1-р тоон дээр бол зүү тогтлыг бол 2 удаа нэмж бол гарч ирсэн байгааг ажиглаж болж байна. За тэгэхээр бидний 7 дугаар тоо бол яг уу гэхээр 7 дугаар зураг бол 1-р тооны утган дээр тэгээ 1-р тооны утга буюу 2 дээр 8-ыг маань 6 удаа нэмнэ гэсэн үг. За тэгэхээр 6 удаа нэмнэ гэдэг бол 8-ыг бол 6-аар үржүүлцэнтэй тэнцүү. За тэгэхээр 8-ын 6 48 гарна. За 48 дээр 2-ыг нэмчвэл 50 байх нэ. Гэдэг хариу зүг bijээ.